Амжилтын хамт нэвтрүүлгийн шинэхэн дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийн зочин хоймортой Солонгос улсад ажиллаж амьдрахдаа эргэн тойрны хүмүүстэй бариач даваа нэрээрээ танигдсан олондоо хүндлэгдсэн Пүрэв даваагийн гэр бүлийг онцолж байна. Солонгос улсад ирээд барилгын ажлаас эхлээд бүхэл ажлыг хийж үзсэн туршлагаасаа хуваалцаж, гэргий цэцгэн, цэвэрлэгээний ажлыг гартаа оруулж, хүний нутагт амьдрал ахуйгаа сайжруулахын тулд хоёулаа хамтдаа хичээж яваа билээ. Цаг заваараа цагаан идэ хийж хааныг бусдад түгээдэг байна. Цэцгээ хичийг эргэн тойрны охид бүсгүйчүүд нь ихэд хүндлэн, яагаад гэвэл тэр бусдад ажлаа харамгүй зааж сургадаг зан сайтай сайхан эмэгтэй. Ингээд тэднийх Солонгос дахь ажил амьдралын талаар хэрэгтэй зүйлээ бусдад харамгүй хуваалцсныг хамтдаа үзцгээе. За ингээд манай Global MBC студийн амжилтын амт нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа эхэлж байгаа. За энэхүү удаагийн дугаартаа маш сонирхолтой зочдыг урьж оролцуулж байна. Тэгээ бүр манай энэ амжилтын амтад оруулаад өгөөч гэж олон залуучууд биднэрт ингээд санал тавьсан байгаа. Тэгээд тааштай ингээд урилгыг ирүүлэхэд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Алчиг хүмүүстэй ингээд бас уулздаг юм байжээ. Маш гоё шүү. За ингээд одоо манай нэвтрэл үзэгчдээ бас өөрсдийнхээ талаар товч танилцуулахгүй юу? За намайг Пүрэв даваа гэдэг 2019 онд Солонгос улсад ирээд 5 жил боллоо. Анх хэрэгтэй нэг сар болно их юм үзэж чадах юм бол 2 сар болно гэсэн чинь корона гэдэг зорилго гараад тэгээд тэрнээс гэрээд ажилладуулаад ижил дасал болоо. Тэгээд 5 жил болчихлоо. Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. Огшин битэр чинь эндээс нэг Солонгосын барилгын материалын юу үгүй сонирх нь гэж хоёулаа хамтлан ирсэн. Тэгээд сар гарan болоод буцсан корона гарсан. Корона гараад хоёулаа яахан тэгэл нэг ажил хийгээл цалингийнхаа амтанд орсон. Тэгэл хоёулаа нэг мэдсэн чинь ингээд 5 жил болсон. Солонгос улсын хардгүй ингээд нэр үнэн юм байна. Монголд байхад харуулт маралт өгчээсэн хүн байхгүй юу? Даралт ихслэг. Үеийн чинь одоо хүний нутагт малах гэсэн чинь намдор газар болоод тэр юм уу? Цагаагаар харин сайхан тохирол. Би харуул нэг л сайхан хөнгөн эрүүл харуул юм шиг болоод. Тэгэхээр одоо сүүлийн үед даралт гэж. Тэгээд нэг их чаддаг болчиход байна. Тэрнээс цагаагаар манайхтай адилгүй дулаахан сайхан өвлөн өж мэддэхгүй зунж мэддэхгүй тийм сайхан газар байна л. Одоо залуучуудтай энэ зэрэгцээл би барилгын ажил одоо 5 жил бүх юм гарт орсон. Хэл мэдэхгүй Солонгосууд нь тийм хийлгэн хэл мэдэхгүй мөртлөө яриаг нь ойлгодог болсон. Тэгээд одоо Монгол хийжтэй шин. Одоо нэг осондоо биш одоо энд өөрийгөө хөөхдөд энэлгээд явдаг. За биш зам тээвэр барилга хот байгуулалтын яамны давхар сайд хийгээ явж байгаа гэж энэгээ хөгжүүлээ явчихдаг шүү дээ. Миний хажууд ийм том уул шиг хүн байна. Хоёулаа насаараа л одоо хараа хэдтэй суулаа хоёулаа. 25 би 25 таа байсан. 26 тал. Сайхан газар ийм ханыхаа боёд ингэ байж лээ шүү. Хоёулаа биенийхээ дэмэн энд бас сайхан юм аа бас Солонгостой өвгөнтэйгээ хоёулаагаа болохоор бүх юмыг мартаал тий ямар ч стресс байхгүй утаа байхгүй хэцүү тий утаа алга энд стресс хэм алга машины чүгчэм одоо машины янз бүрийн юм нэ тэр их юм алга магшилсан сайхан хоол унзан сайхан тэгээд би өөрөө цагаан идэг өөрөө гэрээр ингээд яачдаг ааруул цагаан ид өрөм зөөх зүсгий аар тасайлах бүх юм аа л өөрөө идэг. Яац бай. Баба. Энэ мама баба. төрсөн үү? Энэ мамагаас хатын мод сүрт явдаг. Гоё гэж нэг. Гоё. Энд гарсан гээд. Энэ хоёр маань Солонгост ирсний дараа хайртай дүүгийнх нь гэр бүлд хоёр сайхан ихэр заяа мэндэлжээ. Хоёр ихрийг өсгөн торниулахад хамгийн их хувь нэмэр оруулж ах дүү эхнэр нөхрийн хайр хүндэтлэлийг бусдад үлгэрлэж яваа.
ирээд нэг ийм хоёр хүүхэдтэй болоод энэ хараа тэр харъя гэж тий. Тэгээд энэ хоёрыг за төрүүлж хаад харинаа гэсэн чинь төрөнгөт нь хөлд оруулчаад харинаа гэсэн. Тэр донд нь баг мөглөхүйчээд гэж хэлэх шахсан бахуу хэлсэн байлгүй бодвол. Тэгээд одоо баг хэлд оруулж харинаа болох гэдэг юм шүү. Тэ. Одоо үсээ нэг нас өргөж чад харинаа гэсэн. Тэгээ одоо нэг нас нь хүртсэн хөлд орцсон. Тэгээс одоо үсээ авахулж байгаа харинаа гэж шүү дээ. Үгүй юм хүний амьдрал цаашаа тийм шуналтай байх юм. Хүний нутагт хүнд олон саад бэрхшээл тохиолддог. Түүний нэг нь эрүүл мэндийн зовлон юм. Хүнд зүйл өргөх, дөргих зэргээс үүдэж хүүхэд битгийх л томчуудаж дөргилт авдаг. Уламжлалт барай заслаараа чаддаг мэддэг бүхнээ бусадтай хуваалцаж олон хүний эрүүл мэндэд тус дэм болж яваа хүн бол даваа барайч юм. Ажлаа хийх үү, барайгаа хийх үү гэж явахарч одоо ажлаа хийгээ явж болоорой хайгуу шиг. Давхар тэгээд яаж зүгээр ах вэ? Ажлаасаа мочаал гэж бас хойтой хар тус дэм болж л байх. Болцсон хайраар би эндээ тус хүний нутагт аль болох элэг нэгтэндээ тусдсан болоо явж болох юм да. Чаддаг юм араад гэж бодох юм да. Залуучууд нөгөө хүнд хүчээр ажилд нухлагдаад хүнд юм өргөж буруу адилхан амьсгаагаа буруу авч хүнд юм өргөхөөр чинь уус нуруу хатгал байх, таталгүй байх. Тэгэл хөлсөн урсаад хүүтэ урсаад цаагаад тэгэл шөрөвсөн татаад ирсэн. Тэрнээсээ болж л жоохон ядарсгалт юм да залуучууд. За бараг газар дээр хөл тавиал тэгэл мөнгө чингээл түүгээл яваад байх юм шиг бодлоо. Нөгөө цэцэг түүд гэдэг шиг. Тэгээд түүх юм бодсон чинь юу тэр хаашаа явах мэдэхгүй тэрийг болцсон шүү дээ. Юу тэр мөнгөтэй мантай. Тэгсэн мөртл газар хараад байгаа шүү дээ мөнгө хөвч гэнэ үгүй. Ерөөсөө яг л хүн тэгж бодож ирдэг юм бэл. Тэгээд хүнтэй уцаар ирээд тагсан чинь за тэдний номерын автобус тэнд байдгийг шүү тэрэнд суугаад тэгээ хүрээ дээр эцсийн бодол дээр нь буугараад эцсийн бодол дээр нь буусан чинь очих газараа очиод тэр тэр ажил хийн гэдэг чинь Монголтой адилгүй юм билээ баазар. Цагаа бол яг хөдөлмөрийнхөө цагийг ясалдаг. Дунд нэг 45 минут 50 минут ажиллаад нэг тамхи татдаг. 5 минут. Яг нэг 2 цаг ажиллаад нэг 20 минутын завсарлага байдаг. Кофе уух жоохон амсрах. Тэгээд ерөөсөө хоорондоо ярих ч байхгүй, уцаар ярих ч нөхцөл байхгүй, уцаа нэгч харах ч ирэх байхгүй. Ер нь ажил хөдөлмөр хийн гэж байгаа тэгжил хийх хэрэгтэй юм билээ л дээ. Тэр чинь анх ирсэн хойно мөнгө асуусан улсууд гарч ирсэн л та. Одоо Солонгост очсон баяжсан гадна зэрэг нөгөө мөнгө түүгээд авцсан бөөн баян байгаад гэж бодд юм шиг. Үйл тамайдэл 5 цаас олоод авна өдөр болгон заримдаа илтэн авна заримдаа 15-аар авна. Нөгөө мөнгө чинь эндээ идэж уух юм байрны мөнгө, хоолны мөнгө, тэгэл тог цахилгаан, газны мөнгө гэл ингээд юм руу засагтаад явчихна. Хувцсан хүн банд хувцсгүй байх гэж байхгүй шүү. Тэгэл нэг амьдэрж байгаа юм чинь хоосон байлтай шоол идэнэ. Энийг Монголд байгаа үлдсэн улсууд нь тооцоолдгүй юм биш шүү. Өдрийн эдийн засны цалин авч ийн өдрийнхөө цалин хилэнгүүт Монголоор Монгол өнгөрөө өчүүлээд баяжж байгаа юм байна гэдэг. Бай нөгөөт нь энд ирээд адгийн нацны хил мах авахчил тэр баан чинь хэдэн баанч болоод явчихна тэгэл. Нас тогтсон настай улсууд бол ер нь Солонгосыг зорж бол ажлын төлөө биш сайхан амар зугаалах ийм л боломжтойгоор ирж явах хэрэгтэй улс л да. Тэгээ Монгол улс маань ахмадуудыг харж үзэх тийм тал дээр ажиллах. Ер нь ахмадууд гэх юм байхгүй ард түмнээ харж үзэх ажил төрөлтөй амьдруулах, сайхан амьдруулах тийм боломж болцоо байхгүй тийм удирдлага байхгүй болохоор ер нь яран имлүү нөх ажил зүтгэж эзхийн шаардлага байхгүй болчиход байна шүү. Манай орон нэг ийм болчихсоо гэж би бодож явдгийг. Манай Монгол улс нэг ийм хизээ ингэ сайхан хөгжих юм бол хулгай мулгай гэж юу ч байхгүй.
Ястаа тийм юм гэж яхаа тортой юм орхиол явж байж л байдаг. Сайхан шүү. Амжилтын амт нэвтрүүлгийн хамтрагч 26 жилийн түүхтэй Микос компани. Хүний төрсөн нутгаас илүү сайхан юм гэж байхгүй. Хүний нутагт эвлэж гисэн ажиллаж амьдрал сайхан л явж байгаа олон хүүхдүүдийн буйнд нэмэлт хэрэг болоод явж байна да.